тэрийг одоо эрдэмтэд энэ улсууд хэлсэн лээ. Аав ээжээсээ 50-50. Аха тийм цусын ингээд ген авж штэ. Тий одоо ДНК-га тий. Үе эмээгээсээ болохоор 25. За. Тэрний дээшээ болохоор 12.5. Тэгж явсаар байгаад 0 хэдгээд 9 үе дээр болд юм байна л да. Тэр тэгэлж байгаа нь 9 дэх үе дээр тийм тэгэлж байгаа. Одоо тэр програм нь за. 9 үеэрээ жаргаж яваараа л гэж хэлдэг монголчууд 9 үе л гэдэг. Дандаа л 9 үе гэдэг штэ. Тэгсэн тэр айл хэдэн мянган жилийн өмнөөс 9 үе гэж яриад байсан. Тэгэхээр бол монголчуудад одоо гайхамшиг юм байна л да. За генетикчид тэгээд үүнийг нь шинжлэх ухаанаар ер нь саяхандуул хүлээн зөвшөөрж байгаа юм шүү дээ. Ингээд 50, 25, 12.5 ингэж буурч явсаар байгаад 9 дэх үеийн өвөг эцгээс дээшээ тэр хүний уур удамтайр очиход бол ингээд ген бол ингээд нөгөө нэг салаад гэх юм уу те одоо юу гэх юм ингээд тэр хүмүүстэй суусан ч асуудал үүсэхгүй байх нь шүү дээ те. Тийм тэр ер нь бол